За өчигдөр манай Монгол Ардын намын 3 дугаар баг хуралдаан болж өндөрлөлөө. Энэ хурал хаалттай хуралдаан болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим нэг хүмүүсийн яриаг нээлттэй бүр зохион байгуулалттайгаар нийтэд хүргэх ийм одоо арга хэмжээг бас манай намын аппаратаас зохион байгуулж ийм хурлыг одоо хийлээ. Би Монгол Ардын намын дараагаар 2 ч удаа сонгогдож ажиллаж байсан. Намын дотоод ажил амьдралын холбогдлолтой асуудлуудаар бол бас хаалттай ингэж хурлдах явдал бол байдаг. Гэхдээ гарсан шийдвэр яригдсан зүйлүүдийг бас хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлдэг. Тодорхой цаг хугацаатай, цаг тутамд ч юм уу мэдээлэл өгдөг. Хурал эхлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг байлцуулдаг ийм уламжил бол байсан. Харамсалтай нь өчигдрийн манай намын баг хурал бол нийтэд одоо хаалттай хэвлэл мэдээллийнхнийг тусгаар тогтнолын ордонд оруулахгүй ийм байдалтай болсонд бол би харамсаж байгаамаа. Одоо улс төрийн намын үйл ажиллагаа бол бас олон нийтэд ил тод ойлгомжтой болж байгаа үйл явдлын талаар бол бас мэдээлэл хүргэсэн ийм байх зайлшгүй одоо ийм цаг үе. Гэтэл зориуд зохион байгуулж ингэж одоо хийж байгаа нь бол нэг хүн лөө тухайлбал над руу сүүлийн одоо энэ 20 жилийн хугацаанд Монгол улсын нийгэмд хууль хяналтын байгууллагуудын хүрээнд болсон бүх бүтэхгүй болохгүй зүйлийг надад өгөх гэсэн, над руу наах гэсэн ийм оролдлоготой. За гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй. Үндсэн хууль болон бусад хуулиудыг одоо зөрчсөн. Хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан ийм шийдвэрийг гаргасан намын одоо баг хурал болсонд би харамсаж байгаа.